санаанд уулзах гэсэн хүмүүс уулздаг гэл тэгээд уулзчих штеп хэдүүдэд тий. За та сүүлийн үед юу хийж байна гэж? За яг энэ 2024 оны 1 сарын 1-ээс одоо чинь яг нөгөө тэтгэвртэй гарсан. Тийм үндсэндээ яг 40 жил ажиллаад одоо ингээд авианы амралт гэж ярьдаг шүү дээ. Авианыхаа амралтанд гараад тэрнээс хойш бол яг юу хийж байгаа гэхээр ер нь өөрийгөө хөгжүүлэх ажил дээр тийм ээ тархиад цэнэглэх ажил дээр нэлээд цаг гарсаж байгаа. Яг тэгэхээр би өмнө нь бол ингээд өөрийгөө ажил гээл яваад байдаг болохоос ер нь яг тархиад цэнэглэх юм бол баг хийжсэн юм байна. Яг бол одоо ингээд YouTube-ээр ороод тэ цахим сүлжээч одоо аюу дэлгэрсэн байгаа болохоор эндээс маш олон мэдээллийг олгож байна. Уншиж байна, судалж байна, мэдхгүй юм мэдчих авч байна. Одоо тиймэрхүү юм хийж л. За тэгээд яг ингээд шүлэнд гараас суух орчин бас хүн чинь ажил мунддаг юм байна уу? Та ер нь хилээр их явж байгаа. Facebook-ээр харахад дандаа хилээр яваад байна. Тэгээд ямар учиртай яваад байдığım бэ? Харахгүй тэр чинь хилээр наадах чинь маш олон хүн асуудаг юм байна. Тийм. Хөдөө явлал гэдэг харахад дандаа Монгол улсын хил дагуу явж идэг. Ер нь хилчид гэхээр ер нь баг амиа өгөхөд бэлэн шахуу. Хилчидтэй хайртай, хилчидтэй хүндэтгдэг. Одоо яг тэгэхээр Монгол улсын хилийг өнөөдөр яг хамгаалж зогсоо хилчид гэж ямар хүмүүс байдаг юм бэ? Монгол улсын хил гэж тийм ээ. Яг юу хэлээд байгаа юм бэ? За тэр хилийг манад зогсоо цэрэг ирчүүд маань те ямар хүмүүс байдаг юм бэ гэдэг ингээд тэр бүгдийг бас иргэдэд түргэх. За инх цагийн хилийн манаа гэж одоо яг юу хэлэх юм бэ? Ингээд хил дээрээс одоо бэлтгэх сурвалжлага бол маш ерөөсө дуустсан шүү дээ. Тэр чинь бол тэгэл хилээр явж байгаа данх бол ингээд хил дээр очиод эн чинь Монгол улсын хил шүү гэ те. Хажууд нь ингээд Монголын сүлттэй баг нь ингээд байж хахад ингээд хүн ганцхан бич биш ер нь хин ч ятсан альва хүний нөгөө бүр ингээд юу огшдог байхгүй цаанаас. Тэгэл ингээд эргэж харахад одоо тэр хин яруу найрагч надад бадарчгаа хэлсэн байдаг шүү дээ. Энэ багнаас цаашаа хүний нутагтай энэ багнаас нааш миний нутгаа гэж ярьдаг. Тэг яг тэрнтэй адилхан. Энэс цаашаа хүний нутаг, энэс нааш миний нутаг шүү гэдэг. Миний их гэдэг те. Би чинь эх оронтой хүн шүү гэдэг. Яг тэр юу бол өөрөө ирэхгүй бүр ингээд зүрх сэтгэл яг бууж ирдэг байна. Энэ өргөн тал газар, энэ өндөр уулс тийм ээ, энэ одоо говийн цэцэл газар. Би бол үндсэндээ Монгол улсын хилийг бол үндсэндээ бүр бүтэн тойрцсон. Ер нь тэгээд тэрийг бүр бахархахгүй байх арга байхгүй байхгүй. Ерөөсөө яг ингээд цэргүүд очиод хүүхдүүд очиж шүү дээ. Тэдрээс хүртэл сэтгэлдийн асуухад бол хилийн цэрэгт яг тэр хилээ манаа зогсож байгаа цэргүүд хүртэл хэлдэг байхгүй. Өөрөө ирэхгүй нөлөөс гоождаг. Би энд одоо хилээ манаа зогсож байгаа. Тэр хүнд ээж минь, аав минь те, ард түмэн минь, ах дүүс минь бүгд одоо амар амгалан те сайхан өдж амарцгааж байгаа гэх тэгж бодохоор л ерөөсөө өөрөө ирэхгүй ингээд сэтгэл ингээд догтлдог гэдэг. Тэр яг үнэ. Тий. Тэгээ өнөөдөр бол хэдийгээр ингээд инх цаг гэхэд мэдээж Монгол улс хилтэй байна гэдэг чинь тэр улсыг тусгаар тогтсон гэж үздэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр чинь одоо мэдээж одоо энэ өргөн дэлгэр энэ уужим нутгийн хилийг хамгаална энэ хилээр явна гэдэг бол тэр бүр хүнд тохиохгүй тийм завшаан боломж. Яг тэгэхээр хилийн бүс хилийн одоо нутаг дэвсгэр гэдэг бол хин дуртай нь явж очиад байдаг газар биш те. Тэгээ тэнд чинь яг ингээд нэг онгон байглаар одоо тэг юу гэдэг тэр нэг сайхан одоо үзэсгэлэнтэй газар маш их тэр гэлэн бүсэд бол. Тийм болохоор тэрүүгээр явж байхад бол үнэхээр тэр ядарн те яа гэдэг тийм юм бол мэдэгдэхгүй. Заставын хооронд тийм ээ отрядын хооронд гэдэг ингээд явхад бол тэгэл ер нь байгалийн сайхныг харж одоо ингэж биширсээр яваал дараагийнхаа цэгт хүрдэг тийм мэдээлэл байдаг. Тэгэхээр Facebook-ээр таныг харж байгаа олон бас дүүнер чинь санаа зовоо би ч одоо ядарч байгаа болоо гэж бодвол та бол ядрахгүй гэж жиргээ явж байгаа юм байна шүү дээ. Тэсэнтэй л өглөө эрт зургандаа гарна нар жарахаас өмнө зургаа дуусч орж ирнэ гэлтэй. Тэгэл ингээд яг тэр хил дээр ингээд хилчтэйгээ цуг яг тэднийхээ идэж уудаг хоолндыг идэж уугаад яг тэднэртэйгээ цуг ингээд зэрэгцээд ингээд явж байхад тэр яг тэр мөчөд ягаад чи би ч гэсэн энэ хилийг те хамгаалж чинь гэдэг нэг тийм аюу сонио мэдрэмж төрдөг баг өөрөө ирэхгүй. Би одоо жишээлбэл ингээд өөрөө нөгөө Cafe Lovers гэдэг сайн үс битдэг тийм групптэй шүү дээ Facebook-ийн. Манай тэр группийнхан бол одоо яг байгуулагдаад 10 жил болсон мэт энэ хугацаанд бид нар гэхэд өнөөдөр 18 19 отрядаар хилээр тойрч явж одоо
элчидээ ингэж хурч ажилласан байхгүй. Тэгэхээр тэнд чинь одоо зүгээр янз янзын мэрэгжлийн тийм ээ янз янзын насны хүмүүс байж байгаа. Манай тэр группийнхэн бол ер нь бүгд ерөөсөө ер нь хилээр яваад тэдний санал сэтгэлийг сонсоход бол ер нь баг уйлжсэн ч юм байдаг шүү. Би ч гэсэн хоолон зангираад санагдчихлээ. Чи бол явж үзэх хэрэгтэй. Иймэр байна. Бүр ингээд зөвхөн баган дээр очиход л ерөөсөө хүнд ингээд юу зөхөддөг шүү дээ. Тэгээ яг одоо би бол Солонгост амьдраад одоо 5 жил гарсан болж байна. Ер нь эх орноосоо явсан мөчөөс эхлээд миний эх орон сэтгэлгээ бол үнэхэрийн одоо би улам эх оронч гэдгээ мэдэж ерөөсөө байнга те Монгол хүн Монгол эх орон мэн гэд тэгээ сая одоо хэл гэж ярьсан. Тэгэхээр Монгол хүний оюуны хэл гэж юм жишээлбэл байдаг бол та ер нь тэрийг юу гэж бодож байна? Ямар ч хүнд бол нөгөө хүмүүс ярьдаг ч оюуны бяд гэж байдаг юм ээ. Тэр хүн бол яг энэ тарих толгой оюуны бяд нь өргөн байж тэр хүн чи яг тэр хэмжээгээр сэтгэн. Тийм. Оюуныхаа одоо тэр хөлийг давж сэтгэж тийм ээ ингэж гарах юм бол бас тэр чинь сайн. Чинь тэр хүн бол одоо сэтгэж байгаа юунууд илүү гарч ийнэ гэх. Тийм болохоор ер нь одоо энэ залуучуудад хэлэхэд бол яг тэгж бодож байгаа байхгүй юу? Одоо цахим ертөнц одоо хөгжсөн яг өнөөдөр хүн бол өнөөдөр яг энэ оюуныхаа хөлийг тэлж тийм ээ одоо оюуныхаа энэ бядыг одоо бүр өргөжүүлж ингэж явах боломж бол үнэхээр их байгаа. Бидний одоо дөнгөж сургууль төгсөжсэн, дөнгөж оюутан болоод төгсөжсэн тэр үед биш шүү дээ одоо тийм. Тэгэхээр энийг бол энэ хилээ аль болохоор өргөжүүлж энэ хэмжээгээр л одоо нөгөө мэдлэг боловсролоо дээшлүүлдэг. Тэрнээс өмсөн зүүсэн эдэлж байгаа хичнээн мөнгө төгрөгтэй байна гэдгээрээ тэр хүний үнэлэмж явах ёсгүй. Өнөөдөр харамсалтай нь тийм юмар аягүй хүнэлдэг болчиход байгаа байхгүй. Гэтэл тэр хүний энэ оюуны бяд, оюуны хил нь хэрэг зэрэг их өргөн байна. Тэрүүгээрээ тэр хүн бол ер нь үнэлэгдэх тийм тодорхой орчин бол манад байгаа. Тэгвэл тэрийг олон хүн олж харж байгаа. Тэгвэл та дэлхийд даяар тархан суурьшсан монголчуудаа юу гэж хэлмээр байна? Тэгээд яг ингээд дэлхийн одоо улс орноор тархаад сууршаад ажиллаад амьдраад сурч байгаа энэ одоо маш олон монголчууд байгаа шүү дээ. Эдрийг бол мэдээж эдгэр чинь Монгол гэдэг зүрх бол яг цохилж идэг юм тийм. Тэгээ ингээд фэйсбүүкээр ч гэсэн ингээд харж байхад эдгээр бол ерөөсөө яг нэг Монголоо сансан, сандалсан одоо тэр дуу бүжиг одоо Монголынхон ахуй соёл тийм ээ ёс заншил эдрийг ингээд аль болохоор тусахыг хэлсэн юм юмуд байж байгаа. Хичээгээд байж байгаа. Тэнд одоо төрж өссөн хүүхдүүдээ эдгээр жишээлбэл яг ингээд хэлийн сургаж хүмүүжүүлэх гэж ингээд хичээж ингээд үзэж байгаа. Тийм болохоор мэдээж ингээд орчин бол хүүхдэд хамаагүй их нөлөөлдөг. Орчин бол тэртээ тэргүй хүмүүст нөлөөлдөг. Гэхдээ Монгол хүн бол Монгол хүн гэдгийг хизээч мартаж болохгүй. Яг нэ. Цаана чинь хэдийгээр та нар одоо дэлхийн улс оронд ажиллаж амьдарч сурч байгаа ч гэсэн та нарт эргээд ирэх эх орон гэдэг чинь байгаа шүү гэдгийг бол тийм хүлээж байгаа шүү. Өнөөдөр жишээлбэл эх орноос хөөгдсөн тийм дайнд ажинтай улс орн ч одоо жишээлбэл үнэхээр дөрвөн зайлсан айгүй өрөвдөлтэй байдлууд бол энэ яг олон улсын улс төртэй холбоотой мэдээлэл гаргаж байж байгаа. Тийм юмнуудыг хараад өөртөө ингээд зэрэгцүүлээд бодоход бол бид нар ямар авч жаргалтай юм бэ гэж өөрөө ирэхгүй бодогдож байгаа байхгүй тий. Өнөөдөр бидний хинч эх орноос нь хөөж туухгүй тий. Гараа явлаа эргээд ирэхэд хинч чамайг авахгүй гэж хэлэхгүй тий. Тийм болохоор одоо энэ дэлхийн нийтээр тархан суурьсан Монгол ахын дүүс минь ээ гэдгээр та нар хизээч эргэж ирэхэд эх орон чинь энд байгаа. Ээж аав илгэн садан чинь энд байгаа. Тийм болохоор бид эх оронтой хүмүүс шүү гэдгээрээ бас бахархаж тийм ээ. Одоо тэгжил амьдарч ажиллаж яваараа л гэж хэлэх үү. Баярлалаа.